За ямар ч гэсэн урилгыг бүлээн авч хүрэлцэн ирсэн бүх залуучуудтай баярлалаа. Тэгээ энд бол яг залуучуудын иргэний нийгмийн байгууллагын 10 байгууллагын 13 залуу хүрэлцэн ирсэн байна. Тэгээд ямар сэдвээр ярилцахаар ирсэн бэ гэхээр яг одоо бол манай Монголд үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар улсын их хурлын төсөл дээр одоо санал аваад явж байгаа тийм. Саяны өнгөрсөн 7 хоногт явсан хэлэлцүүлэг одоо 8 сарын 12-нд 2 дахь хэлэлцүүлгээс өмнө иргэдийн саналыг авж байгаа үйл явц нь өөрөө цоо шин санал оруулах юм уу тийм шин санаачлага дэвшүүлэх бол боломж байхгүй. Улсын их хурлын өргөн барьсан тэр төсөл дээр одоо аль заалтуудыг дэмжиж байгаа вэ? Эсвэл ерөнхийлөгчийн саналаас алийг дэмжиж байгаа вэ гэдэг дээр иргэд байр сууриа илэрхийлэх боломжтой гэж ойлгож байгаа. Тэн дээр болохоор хоёр төсөл байгаа юм. Гэхдээ ерөнхийдөө бол улсын их хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан буюу нэлээд урт хугацаанд ажилласан, судалсан тэгээд академикуудын оролцоо байгаа төслийг бол бид нар төсөл гэж хүлээж аавна. Ерөнхийлөгчийн боловсруулсан энэ төсөл гэж нэрлэж байгаа боловч энийг бол саналын хэмжээнд хүлээж аваад тэгээ энэ хоёрыг хэрхэн хооронд нь харгалзуулах вэ? Нэмэх нь иргэдийн санал гэсэн байдлаар хэлэлцүүлэг явж байгаа юм байна гэдгийг ойлгож авсан. Залуучууд яагаад оролцох ёстой, аль хэсэг дээр нь илүү чухал гэж үзэж байгаа талаараа чөлөөтэй санал бодлоо хуваалцъя тэгээд энд орсон байгаа. Утга учиртай оролцоо бий болгохын тулд бидний одоо танилцуулж байгаа зүйл маань маш олон хэлбэрээр явагдах ёстой. Жишээлбэл уншиж чадахгүй хүмүүст нь аман байдлаар аудио бичлэгээр тайлбарладаг. Одоо харааны бишэлт хэрэгтэй жишээлбэл брилвскээр ч юм уу одоо хүртээмжтэй байдлаар бас тарах хэрэгтэй. Энэ төсөл чинь өөрөө хэр зэрэг ойлгомжтой. Уул нь болоод ингээд инфографик энэ ашигласан. Одоогийн төсөлд юу байгаа юм? Тэгээд одоогийн хууль нь ямар байгаа юм гэдгийг ингээд харьцуулчихсан байх шиг байна. Гэхдээ яг яриад тайлбарлаад энэ нь өөрөө хардчилсан зарчимд нийцэж байгаа үгүй гэж яриад явж байгаа тохиолдол бараг байхгүй байх шиг байна. Тэгээд та нар ер нь танаа хороодор ч юм уу танаа гэрээр энэ тайлбарууд явуулсан болов уу? Үгүй. Анаа ерөөс яриаггүй. Тэгээд энийг чамчны постнаас хараад ерөнхийдөө ийм болж байгаа юм байна гэж ойлгосон байхгүй. Тэгээд дээрэс нь огт нөгөө нэг цаад үзэн санаа концепцийг мэдэхгүй ч хүн яаж санал хэлэх юм. Тэгээд яаж дэмжиж байгаа дэмжихгүйг илэрхийлэх юм гэж айгаа сонио ойлголт авчиж байгаа байхгүй. Яг одоогийн байдлаар үндсэн үйл нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа ингээл ямар нэг байдлаар ерөөсөө мэдээлэл авахнээс та ямар саналтай байна вэ гэхээр маш ерхий санал хэлэх нь тодорхой байхгүй. Шудрагаас сайхан байдал, миний эрхийг хамгаал, улс орноо хөгжүүл тэгээд ерхий саналуудаа хэлэх байхгүй. Тэгэхээр тэр ерхий саналаас ч магадгүй хуралд ч гэсэндээ тодорхой ашиглахуйд санал өрсөө гарахгүй. Тэр хэлбэрийн төдий болоод өнгөрөх ярилтаа багтах. Тэгэхээр одоо ч магадгүй тэр одоо их хурлын гишүүд өөрсдөө ажиллаж алдаа хамтраад ч юм уу ямар нэг байдлаар л тэр хороод өөрийнхөө сонгогдсон тойрог тэрэн дээр яах хилцэл үүдэнтэй болох тулаан гарах зашгүй шаардлага. Тэгэхгүй бол яг л бүх газар л яг л адилхан ерхий саналтайгаар л тосох. Залуу хүмүүсээр бас түрээс амар хол амьдарч байгаа шүү дээ. Өнөө маргаашийн цалин яах вэ хөө гэл байж хат нэм амар том юм ингээ болоод өнгөрцөн. Тэнгүү тэр хүмүүст бас яаж ойлгох вэ гэдэг бас амар хэцүү байхгүй. Одоо манай үеийнхэн бол зүгээр л юу болоод байгааг ойлгож хийж бодохгүй явж магадгүй сонирхгүй байгаа залуучуудаас амар их байгаа. Ялангуяа хотод байгаа биднэрт нөгөө нэг ийм мэдээлэл авах асуудлууд гарч байхад орон нутагт байгаа хүмүүс ямар байгаа бол гэж нэгт бодсон. Хоёр тэгээд мэдээлэлд илүү ойр байгаа надад тэг ямар нэг мэдээлэл ингээд авах боломж байхгүй хахад бас миний эргэн тойронд байгаа мэдээлэл харьцангуй бага авдаг хүмүүсийн хувьд яг ийм процесс болж байгааг нь одоо ч бараг мдэггүй байгаа гэж айж байгаа байхгүй. За тэгээд энэ талаар манайхан бол өнгөрсөн 7 хоногийн 2 удаагийн хэлэлцүүлэгт суусан учраас ерөнхийдөө дэд ажлын хэсгийн яриаг сонсоод ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ? Одоогийн хууль болон төслийн санал хоёрын талаар сонссон. Тэгээд эндээс хамгийн их оролцоо шаардлагатай гэж бодож байгаа. Тэгээд хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн бидний санал чухал байгаа хэсгийг аль нь гэж бодсон бэ? Миний хамгийн их анхаарал одоо татж байгаа хэсэг бол ялцчих нөгөө шүүх тогтолцоо байгаа. Тэгээд бид нар бүгдээрээ ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Ардчилсан нийгэм бол өөрөөсөө хамгийн чухал зүйл бол 3 их мэдлийн тогтолцоо тустай байх хэрэгтэй байдаг тийм. Гүйцэтгэх, шүүх, тэгээд хууль тогтоох эрх мэдэл гэтэл аль болох одоо гүйцэтгэхгүй ерөнхийлөгчөөс ингээд томилоод тэнгуүтэй хариуцлагын тогтолцоо ажлаас одоо чөлөөлөх тэр үүрэг дээр хүртэл ерөнхийлөгч өөрөө оролцож байгаа. Бид нар нөгөө нэг шудраг шүүхээр шүүлгүүлэх, хэр шүүгүүд итгэх, итгэл гэдгээр зүйл яригдчихэж байгаа болохоор бас энэ дээр
ард нийт одоо бүгд оролцох хэрэгтэй болов тий. Энд дээр илүү их ингээ акцент өгөөд бүгд анхаарал хандуулаад дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй болов гэж миний хувьд бол бодож байна. Тэгэхээр бид нэр шүүхийн асуудал нэлээд амар нухацтай тэгээ залуучуудын оролцоо айгүй чухал гэж харах хэрэгтэй шүү. Нэр бүхий 76 гишүүнгийн өргөн барьж байгаа хуулийн төс төр шүүхийгэл илүү нөр хараад бусдээ шудраг илүү тэр талбай чиглэж байгаа гэж байна. Сүүлийн үед чинь нөгөө хавраас хойш тэр нөгөө шүүгчийн ялгаа асуудал те айгүйх нөгөө шууган сенсац болоод байгаа. Тэгээд бас зарим шүүгчний гаргаж исэн шийдвэрүүдээс болоод хүмүүс ингээд нөгөө шүүгчийн айгүйх буруутгаад байдаг. Гэтэл нөгөө нэг тэр чинь ямар нэгэн шийдвэр гаргалаа хэ тэрийг усан хурлын баталсан хуулийн дагуу ч юм. Ер нь бол тэгэл хуулийн дагуу бүх процесс л явагдаж байгаа. Нөгөө тэр үед чинь бас нөгөө яг шүүгч рүү дайрсан эсвэл зөв шүүгч болохгүй байгаа юм шиг ингээд дайралт хийгээд байгаа нь айгүй сонир санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг цаана тогтолцоо нууруу яг ямар байгаа юм бэ? Тэрэн дээр нь хаана засах боломжтой байгаа юм бэ? Шинжлэх боломжтой байгаа юм бэ гэдэг дээр нь яг энэ нэмэлт өөрчлөлтүүд бас нэлийн гайгүй орж ирсэн болов гэж ойлгосон. Яг одоогийн нөхцөлд байх юм бол бид ингээд шүүгчийн хараагаар хараагаад болохгүй мэдгүй ингээд ярьсаар л байх юм гэж ойлгосон шүү. Шүүх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх хараа тус байдлыг хангах гэдэг хэсгээр жишээлбэл улсын хурлын гишүүдийн гаргасан төсөл дээр нэлээд олон дэлгэрэнгүй заалтуудыг оруулж ирсэн байгаа харагдаад байгаа юм да. Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох хэсгийг 49-ийн 5-аас эхлээд 49-ийн 8 хүртэл тодорхой зааж өгөөд тэгээ үндсэн хуулийн цэцэн гишүүн тавигдах шаардлагыг бас илүү боловсронгуй хараа тус байдлаар оруулж өгсөн харагдаж байгаа. За энэ бол ингээд улсын хурлын нэр бүхий 62 гишүүний төсөл гэж тийм. Гэтэл ерөнхийлөгчийн санал дээр болохоор 49-ийн 7 дээр шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түтгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд гэхээр одоогийн нөхцөл томилж байгаа хүн нь хинбэ гэдгийг харахаар ерөнхийлөгч байгаа байхгүй. Тэгэхээр томилсон хүн нь эргүүлээд сахилгын шийтгэл ногдуулаад буцаагаад халаад тэгэхээр саяны нөгөө эсвэгийн хэлсэн дарга нь томлоо дарга нь халаад ахлаар нэг хүндээс таалагдахын тулд үргэлж ажиллаад байх юм шүү гэх. Тэгээ энэ дээр бол нөгөө шудраг бусын хонгил гэдэг юм чинь яг үүндээ одоогийн нөхцөл байдалд үүсчээд байгаа ямиг үндсэн хуулиар баталгаажуулах гэдэг юм биш үстэй гэдэг юм бол айдас байна. Тэгэхээр энэ дээр манайхан ямар байр суурьтай. Ер нь бол зүгээр яг одоогийн нөхцөл байдал харахад шүүхийн ерөнхий зөвлөлд байгаа шүү дээ. Тэгээд тэр ерөнхийлөгч их мэдэлтэй байгаа. Бүрэн ихээр нэрсэн. Дээрээс нь дахиад шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн жин дагуу гэдэг. Тийм ингээд дахиад өөрчлөлт нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэнгүүт нэг хүний эрх мэдэл бүх зүйлийг ингээд авч багтаачих юм бол ерөнхийдөө нөгөө Монголд одоо байгаа ашлал гэдэг юм чинь өөрөө эрсдэлд орчод байгаа. Тайхан бас нөгөө залуучуудад ойрхон гэвэл нөгөө Facebook энтрээр их ингээл явсан янз бүрийн гэр бүлийн хүчирхийлэл нэтэрээс үүдсэн аллага нэтэрээ гэл бүгд ингээд залуучууд амар анхаарал хандуулдаг. Тэрийг шударгаа шийдвэрлэгдээсэй гэж хүсдэг. Тэр магадгүй одоо жишээлбэл эрх мэдэлтэй нөлөө бүхий хүний өгöd гэмт тэрийг үлдсэн байхад эрх мэдэлтэй нөлөө бүхий хүний нөлөөтэй шүүхээр шүүлэхээр тэр шүүх шийдвэр одоо ингээд шударгаа шийдвэрлэгдэхгүй байх тал байна. Хүүхэн иргэнийхээ хувьд бол миний эрх хэрэгчлийг хамгаалах эцсийн баталгаа ерөнхийдөө шүүх эрх мэдэл. Тэгээ хэрвээ энэ шүүх эрх мэдэл хэн нэгний бос төрчин тэ хараат байдалд орчих юм бол би өнөөдөр тэ өөрийнхөө эрхийг хамгаалах ямар ч боломжгүй юм шүү дээ. Тийм нөхцөл байдал руу шууд бусаад орчих. Нөгөө талаараа хэрэв үнэхээр зарчилсан гэдэг байлаа хадгалж авч явж байгаа л байгаа л. Тэгээ энэ гурван эрх мэдэл чи өөрөө харьцангуй хяндаг байх хэрэгтэй. Чинь залуучуудад бол нэг эргэлзээд ирж магадгүй л чинь нэг хүн төвлөрүүлэх нь яагаад буруу юм бэ гэдэг бас асуудал гарч байна. Тэгэхээр одоо чинь нэг хүн төвлөрүүлэхийг дэмждэг хүмүүс жишээлбэл нэгдсэн бодлого гарна тэ доктортой энэ төр гэж ингэж ярьдаг боловч энэ эсрэгээрээ надад болохоор азийн суглаатай гэтэл. Чи тэр төвлөрж байгаа нэг хүн сайн хүн байхаа муу хүн байхаа үүдийг бид нар бараг сохроор одоо ингээ тэ нэг лото шиг жийдэж байгаа байхгүй. За энэ хүн сайн хүн байгаасаа гэж найдаад гэж байна. Хэрвээ муу хүн байвал тэгээд одоо бид нар дуусаа. Тэгэхээр тарааж өгөхын давуу тал нь юу гэхээр бид нар магадгүй муу хүн байвал тэрийг сольж болж байгаа. Хариуцлага тооцож болж байгаа. Тэрийг сайжруулах арга зам гарц ард иргэдийн гарт нүлдэж байгаа. Монгол бол одоо авилгын индексээр бас айгүй дээг үжигсэж байгаа. Санал худалдагддаг гэх айгүй шүүмжлэлт байгаа шүү дээ. Энэ бол 108 гишүүнээс бүрдэн тэгээд байх бүрийн хугацаа болохоор 5 жил гэж энэ дээрээс оруулж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр яг л ажлаа аваад үйл ажиллагаа хийгээл танилцаа хичээдэг нэг 4 жилийн дуусчдаг
дуусчлаа гэдэг. 5 жил болоод арийн 1 жил нэмээд өгөх юм бол үйл ажиллагаатай танилцаад нөгөө хөтөлбөрүүдэд бүрэн гүйцэд хийгээд зүйлэн тайлгнах ч юм уу тий. Дээрээс нь иргэдийн оролцоо төлөөлөл гэдэг утгаараа 108 гишүүнтэй бас нь илүү зүгээр юм болов уу тий. Миний бас энэ оруулж ирсэн мэдээ бол айгүй одоо сайшаалтай байгаа хөө. Гүйцэтгэх засаглалын хувьд бол мэдээж яг Монгол улсад айгүй сүүлийн 20 жил одоо харагдсан шүү дээ. За ерөнхий сайд огцрох болов огцрохгүй болов тий. Мэдээж хэрэг энэ бол нэг тогтолцооны алдаагийн хувьд алдаа. Тэгэхээр одоо ерөнхий сайдад бол итгэл хүлээлгээд кабинетийг нь өөрөө бүрдүүлнэ гэдэг чинь бол маш зөв болох юм гэж үзэж байгаа. Би тэд өнөө өглөө нэг Google форм хийгээд тэрэн дээр зүгээр залуучуудын нас хүйс тэгээд үндсэн хуулийн талаар мэдж байгаа юу үгүй юу гэдэг дээр асуусан байгаа. Тэгэхээр мэдгүй байгаа хүмүүсийн хэдэн хувь нь хідээс хэдэн насны хүмүүс байгаа талаар манай Саку мэдээлэл өгөх үү? Ерөнхийдөө бол өглөө 10:15-аас эхлээд хамгийн ихний санал эхлээд 18 цагийн хооронд ер нь дунджаар 8 цагийн хугацаанд цахим асуулт хамаа ихтэйг явуулсан 3 асуулт асуусан. Таны нас, хүйс, тэгээ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа талаар мэдсэн үү гэх 3 асуултыг л юм асуусан. Тэгээ энэ хугацаанд бол нийт 803 хүн бол хариулсан судалгаанд бол хамрагдсан байгаа. Тэгээ ингэж яхад ер нь 80% нь бол 18-аас 35 насныхан байгаа судалгаан зур нийт хамрагдсан ерөнхий хүмүүсийн насныхан ангиллаар харахад ер нь бол 18-аас доош насныхан 5%, за 6%, тэгээд үлдсэн 36-аас 49 насныхан бол 11.5%, тэгээд 50-аас дээш насныхан бол 1.9%, буюу 15 хүн ерөнхийдөө хамрагдсан байгаа. Тэгээ хаа хүүсээр нь задлаад харах юм бол ерөнхийдөө бол 67% нь эмэгтэйчүүд, 32% нь бол эрэгтэйчүүд энэ бол энэ судалгаанд хамрагдсан байгаа. За тэнгуүдээ бидний ахад харахыг хүсэж байсан юм болохоор үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулж байгаа талаар ер нь бол хэдэн хувь мэдж байна гэхэд 33% нь бол мэдэхгүй. За 66.6% нь бол мэдж байна гэсэн. Тэгэхээр яг бид нар өөрсдөө нөгөө таньж мэддэг хүмүүсээрээ дамжуулсан болохоор харьцангуй мэдээлэл өөр байсан хүмүүсээс магадгүй. Зүгээр уншсан ч юм. Уншсан эсвэл сонирс за ер нь мэдээлэл өөр байсан байж магадгүй юм тийм. Яг энэ яаж шиж магадгүй. За тэгэнгүүтээ нөгөө мэдгүй гэж хариулаад байгаа 33% иргэнэ задлаад харж байгаа. Эрэгтэй эмэгтэй гэхээр 70% нь бол мэдгүй гэж хэлсэн хүмүүсийн 70% нь эмэгтэйчүүд байгаа. Тэгээ 28% нь болохоор эрэгтэйчүүд. За яг хүүсийн мэдээлэл оруулаагүй нэг 4 хүн байгаа байхгүй юу. Тэнгүүдээ ахаад юу яасан юм? Тэгвэл энэ мэдгүй гэж хариулсан 267 насны бүлгээр нь хараад үзээ л та гэх. Тэгэхээр 18-аас 35 насныхан 84% байгаа байхгүй юу ерөөдөө. Ахаад тэгснээ ахаад бас дийлэнх хүн мэдгүй бас сонирн байгааз. Тэнгүүдээ юу яаж байгаа 18-аас доош насныхан 36-аас 49 насныхнаас их байгаад байгаа. Тэгэхээр бас нэг иймэрхүү задаргаа. За ахаад харсан. Мэдгүй гэж хариулсан эмэгтэйчүүдээ бас насны бүлгээр нь харлаа. Дахиад 18-аас 35 насныхан 84% та болчихж байгаа байхгүй юу? Тэгээд дахиад яг ер нь бол юутай яаж яг түрүүний юутай ихэнх хувьтай гарч ирж байгаа. Эрэгтэйчүүдийг нь харахаар арай өөр мэдгүй гэж хариулсан нийт хүмүүс нийт эрэгтэйчүүдийн 84% нь бас ахаад 18-аас 35 насныхан байгаа. Ахаад дахиад залуучууд бүр дийлэнх хувь нь тэгэнгүүтээ 18-аас доош насныхан 36-аас 49 насныхан ахаад бас 7% байх жишээ нь яваад байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ингээд энэ насныхан яг залуучууд нь яг мэдээд байгаа мó мэдэхгүй байгаа мó гэдэг нь яг сонир болчихж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь ахаад нөгөө нэг энэ дээр ахаад бид нар задлж харах хэрэгтэй болчихж байгаа. Мэдж байгаа гэж хэлж байгаа хүмүүс нь яг ямар түвшинд мэдээд байгаа. Яг юуг ойлгоод байгаа. За ойлгосон юм бол тэр хүмүүс саналаа хэлсэн юм уу? Саналаа үндсэлтэйгээр хэлсэн юм уу? Хилцүүлэгт оролцсон юм уугүй юу? Бусдаа хуваалцсан юм уугүй юу гэж тий. Тэгэхээр нөгөө ахаад нэг тийм чанарын задаргааг бас харах л хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгэхгүй бол нөгөө одоогийн хувьд бол ерөөсөө ингээд зүгээр харахаар бол нэг 60% нь мэдж ийн гэж харагдаж байгаа ч гэсэн ахаад мэдгүй байгаа хувь мэдж байгаа хувь ороод харахаар ерөөсөө 18-аас 35 насныхан бол 80 орчим 84% нь мэдгүй байх мэдчих юм бол амар сонир үзүүлэлт байгаа. Одоо залуучууд оролцохгүй тоохгүй гэдэг чинь тэр чинь нөгөө энэ үндсэн хууль гэдэг нэртэй нэг юм сүртэй үгтэй юм чинь бидний амьдралд алхам тутамд маань яаж нөлөөлж байгаа талаар бас бүрэн гүйцэд ойлголт байгаа даа шүү дээ. Тэгэхээр бүгдээр энийг ойлгуулсан байдлаар чинь бидний амьдралд яаж нөлөөлж байгаа тухай ярилцах гэдэг үзэлт. Жишээлбэл дөрөв хиний цэлмигийн хэлсэнчлэн чинь засгийн газрын их хурлын гишүүдээс хараад бус зөвхөн өөрийнхөө ажлын үр дүнг үнэлүүлдэг юм бий даасан болох гэж байна. Тэгэхээр ингээд чи магадгүй би төрийн албаа агч юм байлаа гэхэд
Жишээ нь ингээд төрийн албаудаа сайн ажиллаж байгаад одоо ингээд одоо чинь хэрэг магадгүй тэр нь одоогийнхоороо байлаа гэж одоо улсын хурлын хараад улсын хурлын гишүүд нь хувааж авдаг те тэр ямд нэг гишүүн очдог тэр нь өөрийнхөө танилыг томилдог ийм байдалтайгаараа байлаа гэд би жишээ нь магадгүй тэр танилтанд таалагдаж л ажилладаг бас дахиад өрөөний хэлсэнчлэн тийм болж байгаа. Тэгээд танилтанд таалагдахгүйгээс болоод ямар нэг байдлаар халагдлаа гэд бодоход намайг хууль бус үндслээр ажиллаас маань халлаа гэж шүүхтэр яхад магадгүй нөгөө шүүх чинь бас дахиад дарагдаад таалагдах гээд нөгөө дэржлэгийн нөхрийг миний эрхийг хамгаалж биш нөгөө дарагдаад таалагдах шийдвэр гаргаад намайг хамгаалахгүй байх асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ бүх нөгөө нэг юунууд маань гих мэтчлэн бидний зүгээр л энгийн амьдралдаа ингэж амьдралд алхам тутам тохиолддог миний аав ээж ах トゥ хамаатан сад найз нөхөд бүгдэнд маань тохиолддог аливаа бүхэл жижиг амьдралын өдөр тутмын асуудалд маань энэ үндсэн үйл иймэрхүү байдлаар ингэж хэлэх болж байна. Зүгээр ингээд сонирхож чадахгүй тий амар хэцүү гэлхтэй байна гэж бодсноос болоод бүр ингээд бид хэдийн ирээдүй амар бүрхэг болох гээд байгаа. Тэгээ ингээд миний хувьд л хамгийн ихэнд толгойд орж ирсэн юм бол энэ усаас дөрөв хиймсэн л гэж бодож байгаа байхгүй юу. Ингээд бид нар бүр хүчгүй болох юм байна. Тэгвэл энд байж яах юм гэж бодоод байгаа. Тэгэхээр одоо ингээд айгүй яг тэ хит хоног амар сайн уншаад яг их сурвалжтай мэдээлэл олоод хүчээ нэгтгэхгүй бол үнэхээр ингээд над мэтээс ахуулаад дөрвмээр санагдаж байгаа хүмүүс их байгаа л гэж бодож байна. Тэр нь нөгөө дуу хоолой хурцдах байгаа маргинасан бүлгүүд бас бүр Монгол улсаас явах нь баг мөрөөдлөх гээд байгаа байхгүй юу. Тэгтэл ингээд үнэндээ энэ усаа хөгжүүлээд ч юм уу улстай хэрэгтэй хүн болохыг амар хүсэж байгаа залуучууд зөндөө байгаа. Гэхдээ үнэхээр ингээ айгаад байгаа байхгүй би л тийм л. Ямар азар хойд солонгос төрчихгүй, ямар азар Монгол төрсөн тий. За яг бүр жоохон зарим хүмүүс л Америкт төрсэн болч юм уу тий ярьдаг тий. Мэдээж бид нар хаан төрхөөр сонгодгоо. Бидрийг яг намайг бол төрөхөд бол үндсэн хууль аль хэдийнэ батлагччихсан байсан. Одоо л харин бидний залуучууд дуу хоолойгоо оролцоод яг ямар нийгмийг бүтээхийг хүсэж байгаа энд оролцох дуу хоолойгоо хүргэх мөч аахгүй юу. Бид нар одоо байгаа үндсэн хуулиад ордуулчихгүй юмсан тий. За хойд солонгос шиг ч юм уу эсвэл дараагуул уралт хийчихгүй юм байх юмсан тий. Илүү сайн илүү тий зөв тогтолцоотой тийм үндсэн хуулийг батлахын төлөө ер нь хэвлээ оролцсон маш чухал шүү л гэж хэлэх гээд байгаа. Яг нөгөө Амарцагийн пост тэгээд нөгөө нэг асуудал дэвшүүлсэн гэдэг тэр чиз төлөөсөө хийсэн тэр постыг уншаал гэж бодсон байхгүй. Тэгээд яг нөгөө нэг ингээд мөрөөр нь ороод яг юу болоод байгаа юм гэж нэг өөрийнхөө хэмжээнд ойлгох гээд яваад ихэлсэн чинь хамгийн нөгөө нэг ихтгэл хүлээлгэж нэг яг итгэлцэл төрүүлж чадж байгаа одоо хуулийн одоо төсөл нь болохоор тэр нөгөө нэг улсын хурлаас өргөн барьж байгаа гэдэг. Ягаад тэгэхээр яг энэ үндсэн хуулиар мэрэгшсэн цөөх хэдэн судлаач нарын баг нийлээд тэгээ бүр 3-4 жилийн хугацаанд ингэж маш их боловсруулагдаж заримийнх нь одоо санал болгосон одоо үзэл баримтлал нь хүртэл хасагдан ингээд явсаар агаад ирсэн одоо тэ үндсэн хуулийн өөрчлөлт гэж нэмэлт өөрчлөлт гэж орж байхад ерөнхийлөгчийн болохоор зөвхөн одоо юу гэдэг ингээд боловсруулалт маш муу тэгээ тухайн одоо нэг хүнээс чиглэсэн тийм одоо нэг хүний үнцгийг агуулсан одоо агуулгууд аюу ихтэй ч юм уу те ер нь бол яг залуучууд ялангуяа залуу эцэг эхчүүд одоо яг өсвөрийнхнээр одоо эрхэн зөрчигдөж байгаа бүлэгтэй ажилтдаг ер нь ингээл ер нь нийгмийн сайн сайхны төлөө одоо сэтгэл зүрхөө зориулъя гэж бодож байгаа бүхэл хүн энэ асуудалд үнэхээр оролцохоос өөр арга байхгүй болцсон үе ирсэн шүү гэдгийг бас үнэхээр чин сэтгэлээсээ хэлмээр байгаа байхгүй. Яг үндсэн хуулийг гэрхлэж авсан чимэг хийсэн байдаг шүү дээ. Үндсэн хууль гэдэг бол алганд тогтсон Монгол улсаа гэж хэлж байгаа шүү дээ. Монгол улсын үндсэн хууль бол 70 эдхэн зүйлтэй цөөхөн зүйл залттай. Гэхдээ яг үг өсөг болгоны ам маш их хэрэг мэдл, улс орны хувь заяа, хүн ам тэр чигээр бүгд багтдаг гэж хэлж байгаа. Тэгэхээр яг одоо энэ цаг бид нэг үндсэн хуулийг ямар өөрчлөлт, ямар үг өсгөр орох гээд байна вэ? Яг энэ үгний цаана юу байна гэдгийг харж чадах юм бол бид Монгол улсаа ямар баг тодорхойлж чадчихаа тийм энэ өөрөө улс орны хувь заяа гэдэг зүйлтэй холбоотой. Тийм учраас залуучууд гэлтгүү үнэхээр ирээдүйдээ анхаарал тавьдаг аав ээж тэгээ бидний өвөө эмээ байгаа. Бүгдээрээ л энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд бидний эргээд харуул тийм. Би бол хуульч биш тийм. Би бол шал уршилсан ухаанч мэрэгчлэн байлаа. Би хуулийн заалтыг уншаад би байхгүй. Инженер хүн байна, барилгачин хүн байна тийм. Зөндөө олон хүмүүс ахад хуулийг бол хизэж заавал хуулиа уншаач гэдэг
бас юм биш тий. Энийг ингээд ойлгоод ингээд чигээ тэнгууд бас ингээд нэг манай хуульчид бас амар хэрэгтэй. Залуу хуульчид байна, бас мундаг зөвлөх хуульчид байна. Тэд нар бас нэг энэ хуулийг иргэд болон залуучууд биднэрт илүү их амьдралтай ойлгох талаас нь олон суугаар олон талаас нь гэж тайлбарлаж өгөөсэй. Парламентийн хэсэг дээр жишээлбэл 50,000 дээр нэмэх нь 1 гэдэг тоогоор нам байгуулна гэж байна. Тэгээ намчин бол цэвэр эвлэлтэн нэгдэх эрхийг хангаж байгаа гол субъект гэдэг. Тэгэхээр залуучуудыг бас юу гэж хараасаа гэж хүсэж байна. Тэгэхээр яг бид нартай адилхан одоо энэ эвлэлтэн нэгдэх эрхийг маань хорихгүй, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг маань хорихгүйгээр энэ үндсэн хууль маань одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маань батлагдаасаа өөрчлөлт орохгүй бол нөгөө нэг саяны эрх мэдлийн төвлөрөлчин хിവэрээ тий одоо байхгүй байгаа зарим асуудлууд хിവэрээ үлдэх гээд байгаа учраас бас энэ дээр залуучууд их оролцоотой байж саналаа хэлэх нь чухал байна гэж бодож байна тий. Хүний эрх шударгаас үндсэн аюулгүй байдал хөгжилтэй тэр бүх зүйлийг болохоор яаж хамгаалж яаж бий болохгүй ганцхан хүн бий болохгүй. Тэгэхээр тэрийг бид нар нийт залуучууд, нийт иргэд, нийт хүн хамтарч ажиллаж яаж бие биенийгээ одоо урам зориг, хариуцлага бүх юмар нь итгэж ажил тэр зүйл өрнөхөөс биш. Бид бүгдээрээ нэг хүнд бүх юмаа даатгаж өчөөд хараа сууж байгаар тэр үл хийж өгдөг. Мууч сайн сонгуул хийгээд явж байгаагийн үндсэн дээр энэ парламент гэдэг зүйлээр товшин тогтнож байгаа. Тэгэхээр энэ улсын их хурлын гишүүдийн өргөн барьж байгаа төслийг бол залуучууд дэмжиж байна. Тэгэхээр энэ дээр залуучууд яагаад дэмжиж байгаа вэ гэдгийг бас 18-35 насны залуучууд болон бусад иргэний нийгмийнхэн маань бас орж үзээд энэ дээр тодорхой байр суурьудаа илэрхийлээд оролцоосоо гэж хүсэж байна. Үйл явцдын санааныхаа нэглэлээр дэгдсэн залуучуудын Шашнибус залуучуудын одоо тодорхой санхүүжилтгөө нэг орлогогүй өсөргөө бүгдийн сайн дураар өөрсдийн нөөцөөр хийж байгаа залуучуудын нийтлэл юм байна.